За нэг лайв хусаад та. Баяр наадам түүх тойн талаар орж ирж гэнэ нөхдүүд. За монголчууд зундаа сайхан нааддаг, баярлдаг, ингэх ёстой. Энэ бол өв уламжлал юм гисэн. Энийг хүлээн зөвшөөрж байна. Үгүйсгээгүй шүү. Гэхдээ далимдуулаад мөнгө шаагаад байна. За энийг эргүүл харуулаад. Оп. За би баяр наадмад чатаархаж янз бүр болоогүй. Наадмыг нэг л ойлгосон уу? Нэлээд хийж шаагаад байна аймагуд. Тэ. Одоо жишээ нь юм байхгүй. За нэг тэр 15 жил тэ 25 жил, 35 жил, 45 жил, 55 жил, 65 жил энэ тэр төвх зүгээр түүх тойгоо шаал да. Ардын өвсгөлийн 10, 20, 30, 40, 50, 60, 70, 80, 100 мөн үү? Аймаг байгуулагч нь 90, 100 ч байд юм уу мөн үү? Бас 5 жилээр шаах гэдэг юм. Нэг муу дарга мөнгөж явчих, амтнаас очиж гуйлах гуух, ядарсан дарга дэтгэврт гарсан ахмадуудаас нэг тийм арга хэмжээ зохион байгуулж давхар наадам мөнгө шаадаг л болчихлоо. Одоо болимоор байна. Одоо жишээ нь Мөрөх аймагаас ирээ. Манай аймаг 85 жилийн хойг нэ. 80 жилээ хийгээгүй мө 5 жилийн өмнө. Тэ сарлаг бодлуулаад би очиж лайв хийгээд тэгээ миний азраг төрүүлээд 80 жилийн хойг ийдсэн бол одоо болоо штэ. 90 жилийнхээ хойг хий, 100 жилийнхээ хойг хий мөн үү? Тэрийгэ түүхтэй гэдэг юм шиг байгаа юм. Тэгээд 85 жилийн хойгийн өмнө дахиад наадам шааж байна. Ардын өвсгөлийн наадам гэдэг нэг наадам шаасан заяа. Араас нь 85 жил тэрэнд нь бүх барилдуул цол байхгүй, морь уралдуул цол байхгүй. Тэгээ уяач тэгээд наадам гэсээд ангаагаа явж яах вэ? Ядж яхад нутаг оронд гантай байна. Тэгээ арга хэмжээгээд баахан гуйлах шаана. Тэдэн жилийн хойтой гал нэг нутгийн гайгүй яваа. Залуу гайгүй ч гэжтэй өнөө маргаашаа борлуулаад явж байгаа нэг ажилдаа төрөлтөө хүмүүсээс гуйлахгүйгаа шаач нь халуутай юм шиг. Заримд нь чам тендер өгөх юм а энийг ав. Энэ хойг даламдуулаад жоох мөнгө шаач энэ төр гэдэг. Энийг болмоор байна. Манай Монгол улс хааш Азийн бар болцсон юм уу? Азийн гүйлэг улс гуйлагч улс болцсон явж байгааг мэдчихэж байгаа юу? Тэгээд наадам хийгээ шаагаад байх юм. Зүгээр 7 сарын 11-нд 10-11-нд улсынхаа баяр наадмыг хийлээ. Аймгийн наадмууд 10-10-нд боллоо. Даах бүсийн уралдаанууд хийн л үз. Тэгээд тэр бүсийн уралдаанууд хийж байгаа аймагуудад яах вэ? Бүгийнхээ барилдааныг аймгийнхаа наадамтай давхар шаах хэрэгтэй шүү дээ. Одоо жишээ нь Дундгов аймаг гэлдэг. Дундгов аймгийн баяр наадам, говийн бүсийн уралдаан мөн үү? Тэр нь 7 сарын 26-27-нд. Тэгээ бүсийн уралдаанаар яадیں۔ Бүгчүүд цол авд юм үгүй шүү дээ. Тэ? Яг гоо Дундговд одоо жишээ нь улсын бүгчүүд очихгүй аймгийн бусад аймгийн бүх бүгчүүдийг барилдуулж байгаа л аймгийн цол олох чинь үз. Тэгэхгүй 7 сарын 6-7-нд бүгчүүдэд нэг наадам шаагаад дахиад уяачтад нэг наадам шаагаад энэ үл завхрал болж байна. Энэ үл ялзрал болж байна. За юу. За тэгээ бүсийн уралдаанд яадیں۔ Тэ? Уяас нар цол авдаг шүү дээ. Уяас нар гэж хөдөө жирийн малчин цол авч гинөө. Тийм байхгүй дахиад илчцээ. Хэдэн олигарх хулгайч нар цол авдаг наадам. Тэднэр зориулж бүсийн уралдаан болдог болсон. Бүсийн уралдаан гэл нэг бол одоо ингээл баруун бүс завханд болж байна. Завхны хөдөөний малчид уралддаг уралдаан болгоё. Тэндээс нь хөдөөний малчдад улсын цол авах боломжийг олгоё мөн үү? Төв тариатай мөрдөд очиод завханд очиод бижгүүлнэ. За Дундговд энэ зэрэг. Дундговын зөвхөн малчд нь уралдана. Улсын наадамд уралдсан тийм өвөл зууны бэлтгэлтэй мордч уралдахгүй нэг үсэн. Гү тийм бицтэй ойлгомжтой юу? Тэнийг мангар мал ярихаар ойлгож гинөө. Ярьж гинөө би. Би ер нь малнууд ойлгохоор ярьд юм л та. Тэ? За Сүхбаатар аймагт бүсийн уралдаан болж байна. Өмнө аймгийн баяр наадам болцсон. Бүсийн уралдаан зохион байгуулах аймагуд бол яах вэ? Аймгийнхаа баяр наадмыг улсын бүсийн уралдаантай улсын баяр наадмын дараа хийнэ гэж болоо. Тэгэл аймгийн наадам гэж ингэж давхар наадам шаахгүй. Улсын жоохон төсвүүдээр нь нэмдэг нь бүсийн уралдаан. За тэгэл аймгийн бүгчүүд барилдана. Улсын нөгөө хацалж алхдаг том авраг аслангууд барилдахгүй. Тэд нэр зөвхөн улсын баяр наадмаараа барилдаг мөн үү? Залуучуудаа дэмжиж гэж байгаа бол. Тэгэхгүй дэмжиж яах гэж худлаа шаагаад 3-2 дээр найраа шаагаад 5-5-нд мөнгө аваад илүү хүсээ тайлаад үнсэл жүжээ шаагаад зүгээр аймгийн бүсийн уралдаанд аймгийнх нь бүгчүүд очиж шадаа зүзэл аймгийн цолоо авдаг мөн үү? За тэр ави одоо Сүхбаатар гэдэг чинь зүүн бүс мөн үү? Дорнод Хэнтэй, Дорногов, Сүхбаатар юу лээ? Дорнод Хэнтэй Сүхбаатар, Багнуур юу эднэр очиж цаашаа очиж уралдана. Гэхдээ малчд уралдана. Олигарх хулгайчууд уралдахгүй. Улсын наадмад мордсон тэр том жүжигчэн дээр томчуудын морийг үйдэг олигархууд уралдахгүй.
хөдөө зуданд малаа малалдаг. Халуунд нь халж малаа малалдаг. Малчтын уралдаа ингэжээж малчтаас улсын цолтон төрнө. Ойлгомжтой юу? Тэ одоо найр наадам тэгэл хөөш сумын начин шаачаад суманда юу шааж гин ой. Мөдөн малчтаасаа төлөв орлон цуглуулаад цолны медалга наадам шааж гин. Би Монгол тулгатнаар цэрэн тогтох аваргын нэвтрүүлгийг үзчихсэн. Ямар агуу юм бэ? Их мөрөн дөлгөөн эрдэмтэй хүн даруу гэж. Улсын начин болчоод цэргийн чөлөө аваад явж ирсэн. 3-5 бол 10 хоногийн чөлөө норм байлуулчлаагээд байж исэн чинь нэг мэдсэн 6 давцсан гэж байгаа. Тэгэл сарын цэргийн чөлөө тэр үед 3 жилийн цэргийн алба хаадаг байсан. 30 хоногийн цэргийн чөлөө аваад гэрлүүшээ. Тэрээс хамгийн гой баяр нь байсан гэсэн. Дээлч олигтой юм байхгүйсэн гэж. Тийм даруухан тэгэхэд том ангийн халахын тэр дархан авраг улсын начин болоод нутагтаа очиж цолны медалга наадам хийж байгааг би л энэ түүхэнд хараагүй. Том дархан аврагууд дээр үн дарийн дамдин жигждийн мөнгөт даш дөржин зэрэн тогтох хорлоогийн баян мөнгө мөн үү? Тэгээ энэ том дархан аврагууд цол аваад сумандаа очиод найр наадам шаахыг би л мэдэхгүй байна. Яг гэвэл тэр аврагууд дээр үе социализмын үед тийм ээ. Одоо бол ардчилсан чөлөөт эдийн засгийн үед шүү дээ тийм. Тийм үед очиж нутгийнхнаас борлон ишиг суглуулж ядарсан малчтаасаа хоолныхын мөнгнөөс булаацалтаагүй шүү дээ. Одоо сүр шааж аймгийн начин болчих суманда сумын баяр гэлээ цолны медалга гişааж болооч ахын дүүнрээ цолны медалга хийчүүлдгээд маргааш зодог тайсантай адилхан. Дахиад чанд бяр орохгүй. Тэг ер нь бүх юу юм ажиллая. Худлаа гуцаал ацлаал том шаагаал найр наадам гисэл хоолгож гол гал худлаа гуцаад тах хадлан дээр хад энэ бөхчүүдээр хадлан дээрээ гарах өөрнүүдийг өвөстөөс хадвал одооны бөхчүүд чичтэй нэг ацлахаас жаашгүй болсон. Дугарж ядаад тайралдуу дугарж ядаад дарваагаал өөрнүүдийн зуднаар энэ малчтай энэ тариад өвсөн дээр бөхчүүд чи бяртаа гэсэн бидлэс явж солиорч яхаар сайхан нэг хоолын ахиугын шиг өгөөд бөхчүүдийг авч тэр хадлан тарилангийн бүс нутагт тэр шалаанц дээр өв шилдүүл өөрнүүдээр гээд өвсөө шилд мөн үү бэлтгэл болно. Дээр үед бол бажлаа хийж явж байгаа дэр барилддаг гэсэн шүү дээ. Ямарч гэн одоо амралтын сармаар гэд гойшаана манай хэд бөхчүүд бацаануудаас дөрдөө орно шүү Тэгээ манай энэ том бөхчүүдээс чи ядж яхад дэлхийн хэмжээнд барьдаг бөхчүүд байхгүй. Дэлхийд гарвал шалны арчуур. Ганц нэгэн бөхчүүд л дэлхийн хэмжээнд гарна. Бус нь гизүү хөрхий. Ацлаа шаагад. Тэм өмнө тэм цолтой. За ингээд зүгээр нэг түүх доош шаазаа юу. Тэрнээс тэмдэглэлтэй битгий шаагаад. За ургийн баяр гээд яах вэ? Одоо манай ээж ч гэсэн ургийн баяр болох гэж байгаа хамаатнуудын. Зүгээр үр хүүхдүүдийн хооронд нь барилдвал. Мөн үү? Хамаатнууд нэг даагуйж ирээд хоорондоо уралд. Тэгэл болоо штэ. Наадам мөн үү мөн? Заавал ч ургийн баяраар морь байлна гэл мө ядарсан хамаатнуудаас нэг 5-10 цаас цуглуулаад тэгэл морины бай тэрний хамаатнуудаас маасан гэд. Одоо ингэж үлгэрийн хошин шиг ярих болцгоо. За дээрэс нь энэ бүсийн уралдаан зохион байгуулахаас үгсэлцээ шаачна. Бараг төрийн нууц тагнуулын мэдээ дамжуулах гэж байгаа айтаа бүр сүр бадруулна. Төрөө жил 2 жилийн өмнө манай аймагт бүсийн уралдаан боллоо. Цагдаагийн дарга гэдэг нэг илчгч мэдэхгүй балаа пистагаар морины комиссийн дарга тавьчихсан шааж. Нөгөө өөр нь худлаа занхаагаал телевиз захиалсан. Нөгөө телевиз 8 үнэтэй. Би үнгүүл авдсан чи миний урд дураараа алга машин зогсоогоол нэг анх хоёр гээд нэг хөлхний хурандаа писта одоо энэ сонгоо арихны дарга хийж байгаа гэсэн. Зураастаа цагдаагаас явсан ингээ хуцаад байна. Онцордог цагдаагаа активд ордгийг. Дайлгаж явж байгаа нэг худлаа өнөн цагдаагаа активд орж явж байгаа. Тэгэл дарга нар юм шоу парыг зохион байгуулж явж байгаа цол аваа үстэй. Гуйлгч. Тэр бацаа. Дааг өдөрт 2 цагт мордох юмыг орой 19 цагт мордож байна. Пөө хэмжижээргээл хэрүүлийгээ шаагаад нөгөө морь унжигаа хөөгдөж өдөржингөө хөлсөн цутгаад ядж хагаад тэр нөгөө уяач нь хол тууж аваачаа шорон шиг бицтаа нэг гашаан дотор хийгээл хөөгдүүд өөлүүлэл тамтаа бицтаагууд. Гэрээ адгуус хоорондоо урдахад ямар хамаа байна. Үгсэн бас нүдэн баримжаагаар хараад тэгэл явуул. Би нэг 2 бүсийн уралдаа хийсэн яг тэгсэн. Уяас нар чинь бас тийм соёлтой шүү дээ. Яадгүйгэл за яг л хэмжээнд орох юм явуулна. Зарим нь яг тухайн өдрийн 1-2 см нээшээ цаашаа ингээд морины одоо тухайн өдрийн амьсгаа бэлтгэлээс нь хамаарат ингээд жоохон дээшээ доошоо ингээд сэтгэл хөдлөлтөөр морь ингэдэг байхгүй юу? Тэгэл тэрийг явуулаач тээ. Грамаар нь миллиметрээр нэмжээ шаагаад байна. Барилдгаасаа таахалцсан гэж.
Учиргүй нэг 10 санжийн зөрөөтэй 20 санжийн зөрөөтэй сонгомолт явдаг адуунууд тэгээ сонгомолтод уралдан штэ. За тэгээ уралдаад айрагдаад яадیں۔ Амьдрал юм уу, ам юм уу? Тэгээ шансаатай нь бол шансаатай морил өгсөн бас 2 см-ийн доогуур байсан ч гэсэн өөрөөсөө 2 см өндөр морийг шаадаг л байхгүй юу да. Сүгсэлцнэ хэдэн бистанууд нодон би Дорноговын засаг дараагаар уцтаад хэлсэн. Ядж яхад нэг дүү Дорногов аймагт морь уралдах гэдэг чинь ахаа та таньдаг хүн байна уу? Танихгүй. Засаг дарга Визданых нь уцыг явуул гэсэн. Сайн байна уу? Мөнгө өрдөн байна. За сайхан цусч гэнэ үгүй би ярьлаа. Дорноговын засаг дараагаар. Манай 98 оны төгсөлтийн юм гинэ. Дэлгэр сайхныг дагж үүж байгаа засаг дарга болсон болтой юм. За нөхөр минь сүгсэлцээд биздээ амтгүй өнөмөр холоос атсанмөр гасаа шаагаад байв. Ойлгосон уу? Адгуу суралцах шиг болохоос ямар амьдрал биш. Сүгсэлцээд дэлгүү бүгдээ явуулаарай. Наадуул чинь ганц 2 см-ийн зөрөө ямар ч зөрөө гарахгүй. Морь ярил би чамд лекц уншилээ. За ойлголоо мөнгө өрдөнгөө. Би чи хурдан морь судлаач хүн штэ. Үндэсний хөв соёл судлаач, хурдан морь судлаач, үндэсний бүх судлаач хүн штэ. За ном сумыг л мэдэхгүй. Бусдын бол зүгээр чойжроо шаан. Тэр хоёрыг бол нэр. Тэгэл Дорногов дээр ямар ч хэмжилж барьж үжиглээгүй тэгээд зориод ирцгээд явуулсан гэж байгаа. Одоо тэгээд сүгсэлзээ нөгөө морины комиссийн дарга нь энэ хараа. Цагийн 100 жил болоход хойш надаас азарган үрээ бэлгэнд авч ийсэн сүхвэ гэж ахыг цусны ордсон золдон бацаа хөөш манай хамаатны нэг морийг гасаад гадны доронтын хүний морийг аавынхаа нэр дээр явуулж байна. За тэгжил булаа шаа бузруудаа. Тэгэл мөнгө аваад нэр дээрээ мордуулна. Энэ бол авилгал шүү дээ ширэгч. За ингэсгийг зогсож идэм тэнд очиод эргээд. Ийм л юм болд юм аа бүсийн уралдаан. Тэгэл бүсийн уралдаан дууслаа. Яасан? Нэг чухал юмны ард гарц аймгаа хөгжүүлсэн. Утаанаас нь салгацсан аятаа аймгийн дарга нар ч амралт таваа шаач. Гадагшаага Солонгос руу. Одоо манай аймгийн засаг дарга бууна. Инкута. Эрдэнэгийн инкута. Аав нь манай аав ээжтэй адилхан жолооч нэг бариад байсан манай ээжтэй. Чивдээр адилхан жолооч өгöd. Сүгсэлцээд байдгүй маргааш нь тэгээд аймгийнхаа уурын цугнуудын тэр шүүдлүүрийг юу зас ойлгосноо. Пайгуул Солонгос явд томочгийн ард гарлаа. Сүр шаана хэдэн жүжигчин дарга нэртэй хар. Боолоод ерний дарга нар 60 түмний боол шүү. Тэ. За ийм л байна. Чи өөрөө бузар визда гинэ нэг тороод ороод ирсэн. Тэ би бузар визда. Тэгтээ энэ Монголоо тонон дээрмдсэн лалрын дарга нараас чи дээр бузар шүү. Энэ тэгшээж энэ ганц зэрэг гэдэг нэг визда орж ирсэн. За ойлголоо мөнгө хэрднэ. Яасан бэ? Юу ч юм. За мэдээгүй. За ийм байна. Одоо тэгээ сая энэ хараа. Эрдэнтийн 50 жилийн явуулж. За яг хуу түүх 50 жилийнхаа хийлгүүл яг хуу. Дээр үед Эрдэнтийн чинь бас Булган аймгийн газар нутгаас тастаад газрын тэ Эрдэнэт үүднэрийг түшиглээд уурхачдыг цуглуулж ирээд жинхэнэ цус нь холтоод хүн амын бодлогын хувьд мөн үү? Хоорондоо цусаас хэлгсэн ийм аймгийг байгуулсан. 50 жилийнхаа хийлгүүл яг энийг хүлээн зөвшөөрч байна. Тэгтээ нэг мөн 2 өдөр морь уралдаж нэг 2 өдөр цолгүй бүх барилдуулахын төлөө наадмынхаа талбайг 33 тэрбумаар зүйлгийг байгалийн зүйлгийг халаа ицсэн. За говьд бол зүйлийг ховролдоо шороо байдсан шүү дээ тийм ээ. За говьд бол хамаа алга хужаанагаа улдаас дэвсэж болно. Хангаад байгалийн зүйлгийг алж шүү дээ. Энэ тэгээд хөгжлөө. 50 жилийнх нь хөгжлөө. Одоо би дахиад хэлчихье. Эрдэнтийн тэр наадмын талбай дээр үлдэгдэл 500 жилийн хугацаанд байгалийн зүйлийг ургахгүй. Энийг батлуутгээд Эрдэнтийн ард түмнээс хулигдж гарч ирсэн хулигны их хурлын гишүүн тэрнийг гөлөг зоригт ямар юм блэ тэр гөлөг хуулаа ицсэн. Ягаад гэвэл батлууд зоригт хоёр төрөвч нэгтэй. Хоёр золбин хулгаач. Тэр хоёр бизнес хийж үзээгүй. Улс төрд ингээл насаараа намдаагаал ардын намдаагаал далдганж ягаал тэгэл ингээл нэм газрын дарга хэлцэн дарга ингэж худлаа шааж байгаа л намынхаа шүлжээгээр мөнгө тараагаал аймгийг эзэлсэн. Аймгаас мөнгө тарааж байгаа их хурлын гишүүн болцсон. Хоёр педестал Эрдэнтийн төсвийг мэдчихэ. За энэ төсөв дээр юу шаах вэ? Тэ? Иргэдийн урал нэр дэвшүүлэхдээ бас баахан гөлгөөнүүдэд нэр дэвшүүлнэ. За энэ бол зүлэг солин нэхэд гар өргөдөг педестал нэр дэвшүүл. Киновчин педестал гэдэг энийг мөн үү? Тэгэл дэвшүүлж байгаа шүү дээ. Тэгэл батлууд нөгөө золбин Эрдэнтийн засаг дарга зоргоо гинөө. Том хоёр педестал минь хөөш. Байгалийн зүлгийг алаа ийцэн тооёрд нэг бурхан илчээ илгээнэ. Яг гэвэл энэ байгалийн зүлэг байгаль гэдэг чинь бурханы илч төлөөлөгч байдаг байхгүй юу? Байгаль байгаагаараа байх ёстой. Байгаль хариугаа аван та нараас заа юу хөөш. Хариугаа авна. Харин үр удамтай чи хариугаа авчихгүй дээ яадаг үлээ. За ламаар ном уншуулаач нөлөөлөхгүй. Яг гэвэл бузар хийсэн хулгайч нарт ламын ном нөлөөлөхгүй мөн үү?
Тэгээд лам ном уншаад харгалдаг бол бүгд тулгаа хийгээд ламаар харгалуул яваач. Лам гэдэг чинь тэ бас нэг өвчин ахын хол зөв зүйтэй яв. Хүнд битгий буруу юм хий. Байгалыг битгий ал. Тэгээ байгалаа харагдаж ном уншдаг ийм үүлийг лам гэдэг юм аа. Ойлгож байна уу? Тэ. За ийм байна да. Тэгээд нэг бүсийн уралдаа хийж нэгэд хэдэн морины комисс нэртэй хэдэн пенсионер сүксэлцээд байваа. Ойлгосноо? Энд ямар нүдэн дуулахын тамшиг вэ? За тэр яах вэ? Манай аймаг тэгээд энэ араа юу шааж байгаа шүү дээ. Тэр ноднон хөдөө аж ахуйн газар гэл. Наадмын 2 өдөр гэр бүлдээ цаг зарцуулаад амархаа бодооч. Хэдэн гуулагчингуудаа гар утсаа гаргасан бичлэг гэж шааж. Яах ч гэнэ архив татгалах юм уу? Гişаасан чи эцснээ гар утсаа амтрах шаадсан. Хэмжижээгээд ичээд байгаа юм. Оо яа амар хууль хэрэгжүүлж ийн гинэ. Гошин шок. Тэгээд ядж яхад наадам нь халдсан. Наадмын комиссын хэдэн педалрын доотлихын цусны хөөрөд дээшээ тархин дээр гарчсан юм шиг байна. Нүд нь улаанаар иргэцсэн. Дөрдөө орцсон. Ой төрийн наадам энэ төр гээд. Гуцаад байгаа ч Монгол төрийн наадам болоод дууссан. Одоо зүгээр уяасар цол олгодог бүсийн уралдаан. За энийг одоо нэг наадам гэх одоо болмоор байна. Дурак. Зүгээр л бүсийн уралдаан. Мөн үү? Бүсийн уралдаан. Тэгээд мэрэгжлийн морин холбоон зохион байгуулалт яв. Төр энэс хол яв. Тэгээс өксөлцөөл нэг хитэн цагдаа нарыг зүгээр амраахгүй. Мөн цагдаа нар маань яаж ийн цагаансараар амрахгүй, наадамнаар амрахгүй, бүсийн уралдаанаар амрахгүй. Энд чинь бас ардаа үр хөвгтдээ гэр бүлтэй амрамаар байна штэ. Сүксэлцэл. Намайг 20 онд юу лээ 19 онд Баянгар аймагт улсын бүсийн уралдаан аваад би зүгээр өмнө 14 онд бүсийн уралдаан аваад төрд гай болоог өөрөө мөнгө босгоод 30 хүнээс 30 морь ивент гэдэг мөн үү? Даагны айргийн 5 энэ гасар орч. Даагны айргийн 5 мөн үү? Даагны айргийн 5-ыг 1 2 3 4 5 төрүү айргийн 5-ыг 5 хүн байлна. Өөрөөсөө гарч ирээ шагналаа өгнө. Хууч яасан. Дарга нар гуйлахгүйгээд өөрөөсөө зөгж байгаа юм шиг зураг мураг авахуулаа шоу шаан хүрнүүд. Яг удаа нутгийнхаа хойд очиж байгаа хүн нэг даагны айрыг байлцсан. Нэг морины айргийн 5-ыг байлцсан. Морины төрүү байлцсан ингээл зураг авахуулаад энэ дээр гараад аав ээжийнхаа нэрийг дуудуулаад явгалтай. Энийг Монголд анх би Баянгорт үлгэрлэн дуурайчилж санаачилсан. Би санаачилсан. Тэгсэн чи манай морины уралдаан дээр амгалан гэдээ одоо энэ зандаж тэрийн зөвлөх гээд байгаа. Зандан бро та надад баригдандаа гэдэг чи ухраад байхгүй. Баригдандаа гэдэг чи тухайд би зандаж тэр рүү залгаад хэгэнд оргосон. Хөөш зандан дарга болоо шүү дээ. Амгалан пистага аваач морь уралдуулахгүй гэсэн чи би мэдэхгүй шүү дээ. Наад чи Жэкогийн шүү дээ. Жаргал сайхан ард мэддэг баха гэд. Манай зандан броос мангарч үжигч. Тэгсэн амгалан гэж золбин дурак яга би Улаанбаатар ороод зургийг барьж байгаа шийдсэн. 100 цагтаатай Баянгорт очиж чинь. 100 цагтааг амраахгүй Баянгорт очиж чинь. 100 мөр оролдуулахын төлөө 100 цагтаа. Наадам дээр 1000 хүн гівтэр хийх чинь гинэ. Шаадаг мө золбингууд амгалан гэд өмнө ахаагийн шаажсэн. Одоо төгсөг тэтгэвртэй гарцсан. Таарлахаар гүлэг гэд мөнгөднэ чиний зүв байсан шүү. Намайг одоо хараад гүлгөө болдог. Би тухайд амгалаах хэрэггүй. Би морио оролдуулъя та зүгээр л амар гэсэн чинь томроо наадмын морины комисс цагдаа нарыг өглөө морины наадам дээр жагсаагаал нөгөөдөл нь майхан тонц элтгэл арга төгөөл үн тамлж байна. Говалтаагаас 20 цагтаа, Өрангаагаас 20 цагтаа, Баянгороос хэдэн цагтаагаа 100 цагтаа морины комиссийн нэгэн дээр хээр хонуулаад. Ягаад гэвэл цагдаа нарыг холуулаад төсөвгээд мөнгнөөс нь амгалан шаасан гэсэн. Амгалан. Одоо энэ зандаж тэр шатрын холбооных нь нарийн бичгийн дарга гинэ. Тэгээ амгалаа. Ой тэтгэвртэй гарсан бол зайлаач. Цагдаагийн тэтгэвэр чамд багтаад байна уу? Тэгсэн чи манай төмөр төмөө дүүдээр очсон. Давхар цалин авчих. Яасан зандан дарга уцтаад төмөр төмөө амгалан цалинжуул гэд. Эзэн яг тодорч штэ би амгалан мө төгцгийг төмөр төмөө дээр ажиллаж байгаа мэдэнгүүтээ залангуудаа төмөө ахын дүү чи ямар тэтгэвртэй гарсан пистагуудыг авдаг ямар оромжуу. Нийслэлийн иргэдийн төлөө ажиллаж чи. Иргэдийн төлөө ажиллах гэсэн. Ахаа зөндан дээр гов гэсэн гэл надаас айгаал үнэ хэлж штэ. Бацаа нар нэг 2 хэлэн гүд боё ахаа гэл үнэ хэлдэг хар үрнэ. Тэгэл яасан зандан шатрын хүн Баянгорт чи наадам зохион байгуулсан шааж штэ. Тэгээ ядж яхад амгалан дурак ингээл би морь чи зөөлхөн туудаг байхгүй аюулгүй байдлаа бодоод цагтаг аяд малаг машинтай орилуулаад оо гэж орилуулаад сигнал даал. Тэгсэн чи төөрх нөгөө морьд чин зайл хөөрөөл жичрээл бээрэл амаа ав суугаад хэд дүүхт уул руу гарч унгасан. Амгалаа зандан шатрыг гөлгөө. Тэр унсан хүүхдүүдийн гарыг чи хугалсан. Та хугалсан. Бузартай новш мэдгүй юмнаас хол явж өрнөдөө заа юу. Ингэж зүгсэлцээд байв аа. Ойлгосноо? Нэг 100 морь уралдуулах гэдэг 100 гаруй цагтаа авчиад цагтаа нэрийг тамлаад байв.
Хойтонгоос энэ засгийн газрын тогтооттой бүсийн уралдааныг зүгээр уяачдын холбоон зохион байгуул. За яг нэг цагдаагаас нэг 10 цагта хоолны нөгөө төрөсөлч. Ягаад гэвэл 10 хоногийн цалин дээрээс нэмээд уяачдын холбоо тэр морь уралж байгаа хүмүүсийн татвараас нэмээд хамгаалтанд гарч байгаа гэд яах ёстой. Цалинг нэмээд өгчих. Ингээд болно штэ. За Хойтон Баян-Хонгорын аймагт бүсийн уралдааныг би авч хийлгэн. Тэр бүх хүн барилдуулахгүй. Би хонгорын шигшмийн шигшмэл урд гээд наадам хийж ирсэн. Тэрэн дээр яаж ирсэн? 18 нас хүртэлх хүүхдүүдийг хооронд нь барилдуулаад мөн үү? Сум болгоны 5 морийг урилгаар авсарч уралдуулаад тэгээ шүүгийн дөрөв төрөлдсөн хүүхэд, төрөөсөн хүүхэд 4 жилийн төлбөргээд 4 сая төгрөг. Хэн төрүүлж ирсэн гэ? Манай аймгийн арслан Алтан гэрэл 18 настай төрүүлж ирсэн. Би өөрөө өгсөн. 5 сая болгоод би Алтан гэрэл өөрөө билээ өгч ирсэн. Би одоо тухайн үед одоо хэд юм бэ? 15 оны юм ярьж байна тийм ээ. 15 оны юм ярьж шүү. За аймгийн начин болцоо одоо Балжин ам билүү булгана манай Баян-Хонгорын Баацгааны тэр үзүүртүүлчихсэн. 3 сая төгрөг. Тэгээ манай галуутын дэлгэр цагаах байсан. 3 сая төгрөгөнд нь 3 адуу өгөө явуулсан. Ганц жил хэрэгтэй хазаарнд баярлаад алга усгсан. Тэгээд шүүгийн дөрөв төлсөн 2 төгрөгийг манай нэг нь золбоо гэдэг байт юм аа. Манай Баян-Хонгорын галуутын золбоо дүү нэгнийх нь 2 сая төгрөг өгсөн. Нэг нь хинчүүлээ өгсөн. Ингээд дууссан. Мөн үү? Ийм л наадам болсон. Ингэж хийх хэрэгтэй байхгүй да. Хойтон заяа. Би Хойтон улсын бүсийн Баян-Хонгорын аймагт одоо өөр аймаг бас авбал өөр аймгийн бас түүхтэй авах гэж ивэл булаацлаад бас муухайлт. Ер нь Баян-Хонгорын дараагийн улсын бүсийн уралдааныг би яаж зохион байгуулдаг яруу тодор харуулна. Би 2 удаагийн бүсийн уралдаан гэхдээ өглөө азар 9 цагт мордох бол 10 цагт ирсэн байдаг байсан шүү дээ. 9 туулаа. Тэгэл ерөөсөө эргээл наадвал чи 30 минут тавьдаг байхгүй юу? 30 минут тууж очиод 30 минут 40 минут туугаад 20 минут тавьгаад цагийн дотор бариндаа орчихно. Ажил хийдэг хүн ингэж хийдэг. Одоо бол зүгээр өглөө 9-т мордно гэсэн бол 15 үлээ 12 цагт чуу мордно. Дараагийнх нь 14 цагт мордох бол оройны 18 цагт мордно. Тэгээ дараагийнх нь 16 цагт мордох бол орой 20 цагт мордвол. Яг ингэж сүхсэлдэг хитэн морины комисс нэртэй хитэн. За би Хинтээ аймагт нэг ус наадмыг ярив. Хинтээ аймагт нэг наадам болж ирсэн. Морь ингээд гараа руугаа нөгөө ногоон гашаар руу орж амжаагүй байсан чинь гарааны төхөөрөмжийн малууд төхөөрөмжөө тавьчихсан. Тэгсэн чинь өөдөөс ирж байгаа морьдуудаа мөргөлдөөд Хинтээ аймгийн тухайн үед 2000 хэдэн он байлаа. Би ТВС-ийг ивент тэгээд өөрөө машинаа бараа явж ирсэн. Манай энэ ТВС спортын албаны дараа Гандаш Оюнбаатар залуухан тайлбарлагч байлаа. 10 оны үед үлээ Хинтээс эцэг хааны бүсийн уралдаан болж ирсэн. За ёо. Тэгсэн чинь 40 морь хоорондоо мөргөлдөж 20 хүүхэд хөлгөр авахулсан. Энэ тухайн наадам зохион байгуулагч эргүү онцгой комиссийн дарга гээд балаа пиццаа авчиад туугаа яваад байсан шар наятай. Үнэн балаа пиццаа туугаал. Ерөөсөө нөгөө морин баг эргэж амжихгүй замдаа бахартаад очих юм. Зарим морин замдаа ингээд морин чинь ингээд зөөлхөн тууж аваачихгүйгээр аваачаад зөөлөн аваачаад эргүүлээд бусаж уралддаг байхгүй. Мал мэдгүй дагуу тууж аваачаад үндсэндээ 40 км морь бахардуулахад замдаа бахардаад үсрээд ойчход дээр нь явж байгаа хүүхд үсэрж унаад гараа болж байгаа байхгүй. Яг ийм юм болдог шүү. Тэг яг ийм юм болдог. Тэгэхээр бүсийн уралдаа хийж байгаа тэр завхандынхаа сүгсэлцээд байдгүй дуракуудаа зүгээр цагт нь мордвол нүдэн баримжаагаар хараад нүдэн баримжаа байхгүй төрийн албанд ажиллаж байгаа хулгайч нар бол мэдрэмжгүй хулгайч нар төрийн албанаас зайл зөв. Одоо ингээл даг гэдэг чинь хөөх ингээл нүдэн баримжаагаар хараад ганц нэг өндрүүдийг барьж авч хэмжээл явцгаа. Ингээл цагтаа мордвол заа юу. Сүгсэлцээл бараг л бүхсний хідэн уяас нар цол авал тэрл үсттэй нэг хөлхний цол авал болиул үсттэй. Гэхдээ тийм үсттэй. Цааш урууд атах. Ухраадах. За ийм байна да. Ингээ ер нь зөвлөгөө өгөх юм их байна. Монголд асуудал их байгаа. Тэ мэдээж 100 найр наадамдгүй л яах вэ? Энийг бол үгүйсгэж байгаа биш. Гэхдээ энэ бүсийн уралдаанаас энэ төрийн албаны хэдэн төр улсыг дампууруулдаг ер нь газар энэ төрийн албанд орцсон авилгалчингууд хол яваараа хэдэн гуйлагчингуудаа заяа. Төрөө сулгаа хийн. Төрийн албанд орж авилгал авна. Бүсийн уралдаан болон сүгсэлцэн. Дахиад авилгал шаана. Ингэж байгаа шүү. Тэр завхан тооч тэр уяастай холбооны өөрөө зохион байгуул. Ойлгосноо надаас заавар зөвлөгөө аваарай. За Сүхбаатар тэр төрийн албаныхан тэр төрийн бас холбооны наадам шүү дээ. Монголын морин спортын уяастай холбооноос энд улсын цол олгодог болёо гэд хүсэлтээ өгөөд засгийн газрын захирамжил гардаг байхгүй юу? Тэр төрийн албаныхаа хол явж Сүхбаатар аймгийн ойлгосноо бодингийн дорн говийн шиг хол явдаг шүү. За дунд говьд одоо мөх шулуун гэдэг манай энэ ардын намын бас би танилтай гайгүй найз. Мөх шулуун энэ морь зоринд нь оролцоод жүжиглээ шаагаад байгаа. Зүгээр тэр холбоогоор нийлэг заа юу. Чи зүгээр тэр төрийнхөө ажлыг л хий.
Чи ч бас шоу чи гардаа бас. Иш юм мэдэн штэ бас. Тэгтээ яаж явах нь харна. Ганц нэг тэгээ хүү амтны морь хасаал. Зардал мөнгө гаргаал чүү очиж явахт морь малын хасаад солиороод байв аа. За юм байна. Би одоо энд нэг ажиллаа хийх гээд ирчлээ. Одоо нөгөө уцаараа ирэл оруулнаа. Мориныхоо чүчиг зарнаа ирсэн байна уу? Дуудаатаа. За түр баяртай. Түр ингээд замдаа явах хоорондоо лайв хийж.